Юу гэж хэлээ? Та англиг сайжруулах хүсэж байна уу? Тэгвэл та яг зөв газар ирсэн байна гэж хэлнэ. Нас шаарлж. Үгүй. Англи одоо сурахгүй бол хизээ сурна гэж. Дуугаа суусаар л байх. Аашгүй дуугаа суусаар байх гэж юусэн. Бид хоёр өмнөх бичлэгүүдээ хийж байхад маш олон хүмүүс англи яаж сурах уу, англи хэл ер нь онлайнаар тавьж заах уу гэдэг амар их асуултад ирж исэн болохоор бид хоёр нэгмсэн дахиж энэ талаар байн байраад тахгүй тул нэг дор бичлэг болгоод хий гэж шийдээд инстаграмаас хүмүүсээс англи хэл сурах талаар асуултууд ирүүлээч гэд тэгээд өнөөдөр тэр асуултуудад хариулсан бичлэг хийх байна. Тэг бид хоёрын хувьд бол хоёулаа англиний багшаар ажиллаж исэн туршлагатай байгаа. Фаро сургалтын төвд. Тэрээс хоёр англиний багш хоёр хүн бол сууж байгаа. Миний хувьд бол англи орчуулагч мэргэжлэр магистр хамгаалсан. Тэгэхээр ер нь энэ бичлэгт эхлэхээс өмнө хоёулаа яг англи хэлнийхаа ер нь ялгааг харуулж үзье. Бид тэр бүр ингээд англи хэл сурсан арга барилаар шал хоёр ондоо ялгаатай хүмүүс байгаа зөө. Би 5 6 мурга 7 настайгаас Cartoon Network үзээд тэг зүгээр ингээд сонсоод сурцсан. Би Орос 3 дугаар сургууль төгссөн. Тэгээд 2 3 дугаар ангиас англи хэл ингээд баг орж эхэлдэг. Хичээл дээр сурсан дөрмүүдээ ер нь бол аюу сайн сураал. Дундуур нь яг нэг 2 300 мөн английн сургалтанд яваад тэгэл ер нь өөрөө бие дааж хөгжүүлж явсаар хагаад одоо ингээд англи ер нь бол нэлээд чөлөөтэй болцсон. Тэгээд миний хувьд англи бараг сурсан хугацаа гэхэлэр бараг 10 гаруй жил болчих гээд байгаа байхгүй 11 2 ч юм уу. Тэмүүт ганцхан хувьд. тийм. Тэгээ манай хүний хувьд TOEFL хэдэн оноотой лээ? TOEFL 115 оноотой. TOEFL хэдэн оноотой дээдлэн? 120. Тийм. 115 оноотой. Миний хувьд болохоор бас өрөнтэй ер нь бол нэг ялгаа байхгүй. Гэхдээ яг ерөнхий боловсролын сургуульд бол ангитай бол англи хэлтэй хамгийн сайн хүмүүсийн нэг нь байсаар ирсэн. Гэхдээ тэр нь хангалттай сайн англи хэлтэй гэсэн үг бол биш үү? Дүн сайн гардаг гэдэг нь англиар сайн ярьдаг гэсэн үг биш. Тэгээ яг уу англиний хувьд бол гайгүй мэдлэгтэй гэж өөрийгөө боддог. Яг төр ангитай гайгүй хөх юм чи. Тэгж байгаад их сургуульд ороод ер нь них айхтар сайн гэдгийг мэддэг бол яг англи хэлтэй хөтөвттэй тулж байгаа шүү дээ. Яг англиар ярьж чаддаг. Тэгээ би нэг хэлдэг шүү дээ. Cooperate гэдэг үгийг cooperate гэж хэлжсэн байдаг ч юм уу. Тэгээд аюу олон алдаанаар гаргаад тэгэл тэндээс аюу хичээл тэндээс суралцаа. Тэгээд яг миний хувьд бол яг 2015 оноос хойш яг эрчимтэйгээр англи сурч эхэлсэн дээ. Яг илүү өндөр түвшинд ядаж англиар ярьдаг, ядаж англиар ном уншдаг болъё гэдэг. Тэгээд 3 жилийн өмнө хамгийн анх Фарогийн IELTS сургалтанд явж исэн. Тэгээд түүнээсээ 1 жил хүрэхгүй хугацааны дараа Фарод өөрөө багшаар орсон. Тэгээд багшилж англи хэл сурсан. Орчуулгын хувьд бас нөгөө нэг мастер байхдаа бас их орчуулга хийж англи сурсан. Хамгийн гол англи сурсан юм аа. Тэгэл ном л их уншдаг болсноос. Тэр хэдэн настаас яг өөрөө эрчимтэй англи сурсан гэсэн үг. 20 тагс. Одоо 20 тавтай. Тэр ийм хоёр ялгаатай хүмүүс сууж байна. Нэг нь одоо том болчоод англи ер нь бол бие дааж сурсан. Нөгөөх нь болохоор ер нь багаасаа айгүй алхуурхан маш удаан хугацааны турш сурсан. Ер нь аль талаасаа л хүмүүс мэдхийг хүсэж байгаа. Тэг би нөгөө хэлдэг бас ярьдаг л одоо чинь бүр багаасаа яг унган англи хэлтэй хүмүүсээр англи хэл заалах бол өөрөө тийм амар зөв зүйл биш. Тэр чинь өөрөө ухамсаргүйгээр байж хатал багтаа шууд байж байгаа сурсан маа шүү. Тэгээ тэр хүн чинь яаж англи хэл сурахад ямар амар хүндрэл учирдаг те ямар хичээл зүтгэх шаардлагатай байдаг талаар огт мэдэхгүй шүү. Бас дээрээс нь disclaimer хэлэхэд бид тэр нэг аль нь ч бүх хичээл нь англи дээр явагддаг, англи гадаад багш нартай team сургууль төгссөн хүмүүс биш. Би Орос сургууль төгссөн, ганцлуулахар Монгол яг EBS төгссөн. Тэгэхээр ер нь бол яг өөрсдийнхөө хүчээр англи сурсан гэх юм уу? Одоо аль нь гадаад олон жил амьдарч байгаагүй. Зүгээр л Монголдоо ингээд байж байгаа л өөртөө нь бол сурсан хүмүүс гэсэн үг. Ярих бичих талдаа яаж сайжруулсан дээр вэ? Бичих тал дээр бол өрөнгөөс илүү асуусан дээр. Ярих чадрын хувьд бол их хэмжээгээр юм сонссон юм болов. Рэп альбом сонсдог байсан, кино үздэг байсан. Маш хэмжээгээр ингээд input буюу оролт нь ихсчихээр гаралт нь ч гэсэн дага ихсчихдэг шүү дээ. Тэгэхээр нэг хүмүүс игдэж би ингээд хангалттай сайн ингээд сонсдгоо, хангалттай сайн ингээд ойлгох тэр нь ярьж чадахгүй нэг гингөт би гэж бодох хэрэг. Тэр хүн хангалттай сайн бас сонсоогүй л гэж ойлгодог шүү дээ. Давхар. Тэг би бүр ингэдэг байсан зөө. Би ингээд 6 дугаар ангид ордог 100 чөлөө Сантис гэж сургалтанд явдаг байсан юм. Яг тэр үед нөгөө англи хэлэнд дурлж эхлээл яг эрчимтэй сурж байсан үе. Англиар аяг болон хөлтэй кино минут ч юм уу үзэж мүзээл сонсох амар дуртай болсон. Тэгэхээр өөрөө ингээд ярих гэхээр ярих хүн байхгүй. Сантис руу алхахтаа би ингээд замдаа ингээд уцаа бариад би ингээд англиар хүнтэй ингээд англи хүнтэй ярьж байгаа юм шиг зүжиглээд ингээд явдаг гэсэн юм. I was like whatever you know like хүмүүс юм юу ч бодохгүй шүү дээ. Зүгээр хажуугаар нүмрэл явж байгааг танихгүй байх юм байгаа шүү дээ. Тэгээ би ингээд oh, how are you doing? Oh, I'm doing really good. Like, what have you been doing lately? Гэл зүгээр ингээд өөрөөртөө яриа явдагсан юм. Эсвэл ингээл 0-д хүндэрч байх та. Эсвэл усанд орж явах та зүгээр л өөрөөртөө амар
ярих. Хинтэй ч байсан хамаагүй гэж төсөөлөд гэх юм уу. Ярих чинь өөрөө онол биш, зүгээр л ярих чинь өөрөө ярих. Тийм болохоор ярих л хэрэгтэй, ичгүй байхгүй. Хин ээлж нь өөртөө. Тийм тэр ичиж айх гэдэг юм айгүй хэцүү тий. Би бол ичиж айдаг гэсэн яг нөгөө анх их сургуульд орж чад англи хэлний мэдлэг сайн биш. Тэр хүүхдүүд чинь айгүй англиар ярьдаг шүү дээ. They are quite fluent. So comparing to them, I'm just at that mediocre level. I was like that. Тэгэнгүүт чинь нөгөө нэг тэрнээс ичдэг. Гэтэ тэгээ сүүлд бас тэр чинь айгүй хөсөр гарч байгаа байхгүй. За ямар ч хэлээд үзье. Сүүлд нэг юм ойлгосон. Догтлж юу сайн байхгүй юу? Ингээ буруу чи наад үгүй буруу дуулж байна гэж хэлэнгүүт амар уурлахаас илүүгээр за би энийг буруу дуулж байна. Окей би сайжирч байгаа юм нэг шууд тэр хүндээ бүр талархах хэрэгтэй шүү дээ. Тэр үн чинь ямар буруу дуулж байна гэх юм. Тусалж байгаа юм чи шууд. Зарим гадаадад бүр Америк хүмүүс ч гэсэн өөрсдөө дуудлахын дээр их алддаг шүү дээ. Би нэг яг юу гэж дуудгийг мэдэхгүй юм гэдэг ч юм уу. Тэгэхээр тэрэн дээр бол ингээд бүр мондо төвчний ангилтай хүн байсан ч гэсэндээ дуудлагын дээр ер санаа зовдох шаардлага байхгүй. Тэгээ бас сурагчтай хэлдэг гэсэн. Accent ямар ч байж болно гэдэг. Pronunciation гээд accent гэж хоёр тусдаа өөр юм байгаа гэдгийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй ярихад. Pronunciation гэдэг чинь яг үгээ яаж дуудах ёстой вэ? Purple гэдэг үг шүү дээ. Тэрийг purple гэж уншихгүй тийм үү? Purple. Тэгэхээр тэрийг purple гэж уншина уу эсвэл purple гэж хэлнэ үү? Тэр бол accent-ийг ялгаалж байгаа байхгүй юу? Монголчуу accent-тэй юм уу, энэтхэг accent-тэй юм уу, англи юм уу, америк юм уу? Тэгэхээр accent ямар ахын чухал биш, гол нь pronunciation яг зөв байж гэж. Pronunciation дээр бол тэгээд яаж сайжруулах вэ хүмүүс гайхаж байгаа. Янз янзын pronunciation сайжруулах аргууд байгаа. Эхнийх нь нөгөө imitation гэдэг тийм. Би бас сурагчтай хэлсэн тийм. Дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө нэг spy-ыг бэлтгэдэг арга маш их хэмжээгээр ингээд native speaker-ууд яриаг ингээд сонсоод тэгээд тэрийг ингээд тавтаал ингээд хэлээлээд яг тавтаал чангаар. Тэгэхээр тэр үзэж байгаа кино байна уу тэднийг яг дагаал хэлж чадах өгүүлбэрүүд ядаж үнэхээр хэлээр бүр цогсоож байгаад яг тавтаал яг өгүүлбэр хийж болно шүү дээ. Дараагийнх нь pronunciation бол одоо бүх толон дээр байдаг болохоор дараа харцдаг болчих хэрэгтэй. Заавал тэр одоогийн нөгөө хуучин биднээс сурч ирсэн шиг тэр тал бичгэн дээр pronunciation яаж унших вэ гэдгийг одоо бол баг мэдэх шаардлага болчиход ш. Зөв дараа л тэр дуудлагыг яаж уншдаг вэ гэдгийг мэддэг болчдөг болсон. Тэгээ дээрэс нь ном уншихдаа чанга дуугаар унших. Тэр нь л ярих гэдэг чадварыг ерөөсөө л ярьж иж л сайжруулна. Бичих тал дээр бичих ч гэсэн нэг айлхан дөө. Шинэ үг сурлаа, шинэ дүрм сурлаа. Тэгэл тэрүүгээр ерөөсөө бичээл ах хэрэгтэй. Юу ч хамаагүй. Юу яадаг? Шинэ үгнүүдийг бүгднийг бичиж авч жагаад хойдлынхаа хуудсан дээр тэр үгнүүд дээрээ үг болгон дээр нэг өгүүлбэр бичиж зохиодог байсан. Одоо шинээр flower гэдэг үг хахад I love flowers ч юм уу те. Зүгээр ингээ өгүүлбэр хажууд нь бичээл тэгээд хар дөрвөнжин хажуугаар нь сайжирн тэр яг л ашиглаж байгаа болохоор бичээл ах хэрэгтэй. Тийм би бас нэг rhyme хийдэг гэсэн бас мэдгүй гэнэ дээрээ. Beverage is my mind leverage. I'm not the savage as an average. Full of rage but the men in the cage. Ain't no wage fix this image гэдэг юм. Тэнгөт нэг beverage leverage гэдэг хоёр үг би мэдгүй байжгаад тэгж байгаа нэг мэддэг гэнэтэйгээ нийлээд ингээ rhyme болгосон. Тэр чинь бас бичгээ сайжруулж байгаа. Яриагаа сайжруулчихж байгаа. Үгсийн сангаа сайжруулж байгаа байхгүй. Окей тэгэхээр бичих тул та бичих хэрэгтэй. Би даад сурахад юунаас эхэлсэн дээр вэ? Яг юунаас эхлэх юм мэдэхгүй байгаа хүн яах хэвтэй вэ? Би даад сурахад яг юунд дуртайгаа болол тэгэл тэр дуртай юмараа л нуханда. Тэг хамгийн гол юм consistency гэдэг юм аяг чухал. Perseverance гэж бас ярьдаг. Яг дээрэс нь ерөөсөө өөрийгөө англи хэлээр хөрөөлүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг тэр чигт нь. Урьж байгаа юм чи англи, сонсож байгаа юм чи англи, үзэж байгаа юм чи англи, бичиж байгаа байдал чи англи байх юм бол тэгэл хүссөөсөгөө ямар нэг тодорхой арга танд ямар ч хэрэггүй. Би даад сурна гэхээр нэг асуудал юм л та. Би яг юуг нийлэмиг би даад сураагүй, юуг би даад сураагүй гэхээр дүрм баггүй. Ер нь ямар ч хэл хэд чинь ер нь бол үг тэгээд дүрм хоёрын л хэлбэр шүү дээ. Үг зэжлэх хаа бас дараа нь тустай юм. Гэтэ дүрмгүй бол тэр өмнөдийг зөв холбож утга одоо найруулгатай хүмүүнд ойлгохтойгоор өгүүлбэр зохиож хоорондоо хүмүүс ярилцж чадахгүй. Тэг би бол дүрмийг яг сургалтын төвд тэг бас сургууль дээрээ одоо зөв англи хичээл дээр ингээл past simple present simple гэж заадаг шүү дээ. Тэднийг бол би нэгч ширхэг дүрмийг алгасалгүйгээр бүгднийг яг амар нягт-няхуур сурч исэн. Тэнийг л их англи хэлтэй юм шиг яриад байдаг. Ер нь л ханагуундээ ойлгогдно. Тэгтээ зүгээр ойлгогдох бол okay, that's fine. Тэгтээ чи яг ямар төвшөнд ярьдаг хүн бэ? Ингээ дүрмийн хувьд алдаагүй ярьж хэлж бичиж байгаа хүнийг бол нөгөө хүн чинь ч гэсэн аян ийм төвшний хүн юм байна. Это чинь шал ондоо төвшний академик төвшөнд хэлийг эзэмшсэн хүн болж байна гэсэн үг байхгүй. Тэр миний хувьд дүрм аягүй чухал. Тэгээ дүрмийг тэгтээ би яг ямар номыг мэдэхгүй байна. Тэгтээ одоо намайг явж хахад сантисметэс тахад ингээл аягүй хөрхөн гоё ингээл дүрм яваал гоё дасгалууд яваал тэгээ сайн мэдэхгүй л санахгүй байна. Ер нь англи тийм дүрмийн номыг бол барьж аваад үнэхээр өөрөө чаддаг бол ч гэж зүгээр чадъя гэж суух барьж авах хэрэгтэй юм үстэй. Тэгэл суугаад дүрмээ ингээл уншиж ойлгоод дасгалаа хийгээл тэгээ энэ дээр амар гоё нэг бямбер эмчний тухай нэг юм мэдхүү онгоо гэх юм уу
тухайн үе чинь ингээд нэг орс хэлтэй хүнийг бас айгүй мундаг гэж хардаг. Тэг ингээд нэг асуусан байхгүй юу? Ринчунгаа та ингээд орс хэлийг яаж ингэж аваар сурсан юм бэ? Таны толгой төрч өвдөхгүй байна, өвдөөгүй юу гэдгсэн чинь. Гэхдээ толгойч гайгүй нэг өвдөөгүй, бүхслийг өвдсөн дөө гэдэгтэй. Бүхсөө өвдөлтөд сууж ийж тасгалаа хийж ийж өдөрт хідэн цаг сууж ийж бүхсөө өвдөхинтэй ямар ч бүхсөө өвдөлтөд суусан байж ийж тэр хүн чинь тэгэж эзэмшсэн байхгүй. Ингээд хоёр төвшний байгаа. Нэг нь болохоор ухамсаргүйгээр дүрм сурах. Тэр кинон дээрээс номон дээрээс бүр маш их хэмжээгээр англи ингээд хэрэглэл хамт чинь тэн чин зөвл бичиж байгаа ш номон дээр. Ихэнх кинон дээр зөвл ярьж байгаа. Тэгэхээр тэрнээс ингээд ухамсаргүйгээр сурчдаг. Тэрийгэ цаана яг ямар ингээд зүй технологи агуулгадаад байгаа юм бэ гэдгийг бас цаасан дээр буулгаж сурах юм бол бүр л илүү тэр хүн дээр буулна гэсэн үг шүү дээ. Шинэ үг яаж хурдан цээжилдэг болох вэ? Ер нь бол зүгээр л үг гарч ирээ цээжилж байсан удаалантай байхгүй. Зүгээр нэг талнаас ч юм уу харангуйтаа занийг цэглэлчих гэх биш. Кино үзэж байхдаа, YouTube дээр бичлэг үзэж байхдаа, ном уншиж байхдаа, нийтлэл уншиж байхдаа ч юм уу гээд мэдгүй гарч ирээд тэрийгээ твитер дээр ингээ гараар бичиж авдаг. Тэгээ хаалтан дотор ямар үгсэн юм гэдгийг бичнэ. Noun юм уу verb юм уу? Тэгээ тэрийгээ анх бол яг Монгол орчуулган бичдэг гэсэн. Зүйлтэй бол бүр ингээд орчуулган бичихгүй зүгээр англи тайлбарыг нь бичээд тэр үгнийхаа яг харалтаа ордлын хуудсан дээр өгүүлбэр зохиож бичдэг. Миний дотроос гарсан өгүүлбэрүүд болохоор айгүй сайн цээжлэгддэг. За depression гэдэг үг би анхудаа цээжилж байгаа юм л да. Миний зохиох өгүүлбэр бол I don't want to have depression. Тэгмэдээ ингээд би өөрөөсөө гаргасан өгүүлбэр болохоор би тэрнтэйгээр relate хийгээд санал нийлээд тэг ингээд ер нь бол мартдаггүй. Тэг ингээд чагсаагаал ингээд олон үг бичсэн маа штэ. Номныхоо туршид эсвэл киноныхоо туршид. Тэнгүүд дараа нь ингээд эргүүлээд харахад киноны үйл явдал эргээд харагддаг юм яг chronological дараалалаараа болохоор тэг ер нь бол өгнүүд нь ерөөсөө мартагддаггүй. Яг үгүй ингээд үйл явдалтай ингээд холбогдоод одоо visual ямар нэгэн төсөөлтөй юм холбогдсон болохоор. Миний хувьд яг үг цээжилжсэн хамгийн том арга гэх юм бол Memrise гэх сайт дээр 3 сарын дотор 1300 үг цээжилжсэн. Тэгээ Memrise бол яг нөгөө нэг Ebbinghaus-ийн тэр нөгөө forgetting curve буюу хүн ер нь яаж мартдаг вэ гэдэг тэр схемээр суурилсан яг системтэй тэр үг цээжилдэг програм байдаг байхгүй. Компьютер дээр одоо л үнэтэй болсон бол намайг сурдаг үнгүйсэн. Тэгээд тэр чинь хүн 20 минутанд ингээд forgetting curve бол яг ингэж явдаг. Тэг чинь яг тэр унжаага үед нь давтчих юм бол ингээд хүн ингээд цээжилтэн зүг явагддаг гэдэг. Тэгээд тэр чинь эхлээд нэг үг би чинь мэдэхгүй л гэж 20 минутанд нэг давтуулна. Тэгээд хоёр дахь нөгөө үгээ би бүр мэдэхгүй байх юм бол тэр чинь давтамж нь уртсаад мэдээд ингээд зөв ингээд яваад их юм бол давтамж нь ингээд сунчдаг. Эхлээд 20 минутанд дараа нь 4 цаг, дараа нь 8, 16 цаг, 2 хоног, 4 хоног, 6 хоног, 8 хоног. Тэгээд тэрний дараа би тэр үгийг хизээж мартахгүй. Тэгэхээр тэр бол нэг арга ямар арга вэ гэхээр ой тогтолтын repetition гэдэг байхгүй. Давтамжтэй. Түрүүний нөгөө өрнгийн хэлсэн арга болохоор нөгөө visualize хийгээд өөртөө ингээд personal хүлээж авах гэдэг гэсэн юмнуудыг. Тэгэхээр тэр юмнууд болохоор ямар арга вэ гэхээр нөгөө илүү хүний сэтгэлдээ илүү ойрхон арга байна. Тэгэхээр нөгөө нэг хүний ой самжийг хоёр хуваах юм бол нөгөө нэг long term short term гэж хоёр хаваадаг шүү дээ. Тэр богино хугацааны ой самжнаас урт хугацааны ой самж руу яаж юм хийх вэ гэдэг чинь асуудал болдог. Тэгэхээр нөгөө нэг юм ингээд тэмдэглээд авчдаг. Тэгвэл богино хугацааны ой самж чинь нэг 10-аас 15 минут л үйлчилдэг. Тэнгүүт урт хугацааны ой самж бол permanent байж болно. Үрд байж болно. Эсвэл хугацааны харьцангуйт байдаг. Тэгээ урт хугацааны ой самжны багтаамж бол ерөнхийдөө одоогийн байдлаар тарих судлалаар яг хэрэг багтаамжтай гэдэг мэдэхгүй байна. Тэнгүүсээ яг саяны чиний хэлсэн шиг одоо шинэ Монголд бол яг саяны аргыг хэрэгжүүлж байгаа газар хэм бол Hippocrates байдаг шүү дээ. Яг тэр нөгөө method of loss, memory palace гэдэг сэтгэн бодох арга. Дээрээс нь emotion буюу сэтгэл хөдлөл шингээх. Hippocrates-ийн чинь тэр нэр нь hippocampus гэдэг нэрнээс гаралтай шүү дээ. Тэр hippocampus гэдэг тархины голд байгаа бидний тэр урт хугацааны ой самжийг бүрдүүлдэг хэсгүүд амигдала гэдэг бидний сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг байдаг. Тэгвэл сэтгэл хөдлөлт ингээд буусан юм хүнд илүү мартагддаг. Жишээ нь 10 жилийн рүүгээ ингээд буцах юм бол яг ямар дүн авч исэн, яг ямар хичээл хийжсэн гэхээс илүү тэр хүнд ингээд сайн байсан, энэ хоёр зодтолдож билээ. Тэгээд зөвхөн ямар дурсамж байдیں۔ Сэтгэл хөдлөлийн дурсамж байдаг үстэй. Тэгэхээр зөвхөн сэтгэл хөдлөл хүний урт хугацааны ой самжид илүү сайн багтдаг болохоор тэр Hippocrates ашиглаад байгаа ч юм уу, түрүүний өрнгийн дээр ашиглаад байгаа арга зүгээр гэсэн. Нэг үг сурлаа, тэрийг сэтгэл хөдлөлтөйгөө ойлгох хэрэгтэй. Нэрээ тийм бит хоёрын 50 үгийн багцаага Hippocrates дээр. Өөрөөсөө битээр орчуулад өөрөөсөө жишээ өгүүлбэр олоод бичээд орчуулгаж маш хямгаа орчуулсан байгаа. Hippocrates-ийн тэр арга бол өөрөө ерөнхийдөө одоогийн байдлаар хүндрэлтэнд байгаа хамгийн бас шилжүүлмэл аргууд байна. Repetition буюу давтамж гэдэг арга маш чухал. Нөгөөт нь болохоор саяны тэр яриад байгаа төсөөллийн арга эсвэл сэтгэл хөдлөлтөйгөө холбогдох. Hippocrates ч аль аль нь шингэсэн юм шүү. Hippocrates бол аль аль нь шингэсэн. Би яг саягийн саналаа нэг би бас 9 10 дахь ангиас гимназ орчихсон шүү дээ. Үгийг яг өөрөө ийм арга ашиглаж байгаагаа мэдгүй ирнэ. Тэгж сурдаг гэсэн. Би яг нэгэн үгсээ саналаа ягаад гэвэл нийтлэлтэй амар холбоотой байсан байхгүй юу. Ямар үг гэсэн чинь ehrlich гэдэг үг байна заяа.
Тэр нь болохоор одоо шудраг гэсэн утгатай юм л да. Англитэй холбогдсон байхгүй миний англи чинь нэлээд fluent болчихсон. Air leak гэхээр air агаар тэгээ leak долох. Тэмүүтээ ингээд цэрэг хүмүүс ч амар шудраг байдаг шүү дээ. Шудраг их орондоо шудраг гэлтэгтэй. Их орныхоо төлөө зүтгий ингэнгүүтэй. Гэдэг агаарыг талж байгаа төсөлцсөн. Тэгээ тэр амар funny байгаа шүү дээ надаа. Тэгээ ингээд тийм хөвгчлөлтэй memory-гээр ингээд сэлэлтэй холбоод ингээд сэлэлтэй одоо ч мартаг байж тэр. Тэгээд Hippocrates битэрийн ер нь сэтгэл судлал философитой холбоотой өгнөд гэх үү те. Яг шууд ингээ Монгол толиноос ч юм уу ямар нэгэн толиноос ингээ шууд толтод бүрэн дөрөв хараад ойлгохооргүй зарим үгнүүд байна. Тийм зочиулахад хэцүү тийм нэлийн философийн тийм сенсэн өнгөрөөд штэ. Тийм содуу үндэс ч юм уу. Нэрийг битээр өөртөө орчуулад яг яаж хэрэгэлдэг үү жишээ үйлдвэртэй хийцэн маа. Тэгээд битэрийн Hippocrates дээр байгаа 50 үгийг харахын тулд тэгээ бас ер нь өөр багцууд дээр 20% хөнгөлт авахын тулд байна уу сайн уу гэд кодыг та бүхэн ашиглах боломжтой. Тэгээ үг цээжлэх төр бас ном маш сайн унших хэрэгтэй. Яг тэр нэг номон дээр тухайн тэр сэдвийнхаа хүрээнд тэр үг маш олон давтагддаг. Нэгэнт үг ярьсан юм чи үгний үед бол аль болох монгол орчуулганаас бас татгалзаж явах хэрэгтэй. Тэгэхээр болж игэл англи тойл ашиглах хэрэгтэй. Чи одоо шинэ хамгийн сүүлд хизээ чи монгол тойл ашиглах байсан юм. Би бол бараг 5 6 дугаар ангид авах уу. Үгүй. Харин тийм ээ. Одоо нэг англи одоо би тэр ном унших гэж яриад байгаа учраас та англи ном уншиж ихсэн цаг үеэс эхлээл ер нь англи хэл бол шууд гэд хэлсэн байгаа байхгүй юу? Тийм. Англи ном уншиж ихсэн үеэс эхлээд би бол Монгол тойл ашиглаагүй. Тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс одоо бас асууж байгаа шнэ ямар ном унших шаардлагатай юм бэ? Англи. Тийм асуулт амар их байсан. Нэг номерт зөө. Ялангуяа заахаа карантинтай байгаа. Гэхдээ карантингүй үед ч гэсэн заавал одоо энэ тэнд сургалтын дээр очиж төвшнгөө тогтоолохгүй маа гэхэд ер нь бол зүгээр л амар сүртэй философи эсвэл шинжлэх ухааны биш энгийн өдөр тутмын амьдралын ярианы хэл гардаг тийм кино, YouTube-ийн бичлэг үзээд хэрсэн ойлгож байгаагаас ч л ер нь л төвшинж мэдэгдэж штэ. Тэрийг яхав гайгүй ойлгож ивэл нэг ахын шатнаас дундчны хооронд ч юм уу, сайн ойлгохгүй л ахын шат ч юм уу те. Яг ингээд ойлгохгүй байж л өөрийгөө дунд төвшин, агсан дунд төвшин гэж нэгт худлаагүй зүтгэх болмоор байна. Бүр нэг номерт. Одоо би лав ингээд сургалтын дээр тэгж орж ирдэг шүү. Бараг нэг жил ингээд англи хэлний багш ихэд ганцлог бол бүр бараг 2 жил лсэн те. Ингээд шууд IELTS бэлгмээр энэ төр гэл тэгсэр нь яг ингээд өөрийнх нь байж байгаа байдал нь нийт 6 төвшин байлаа гэх тэрний 1 юм уу 2 дээр л байдаг. За өсрөл 3 ч юм уу. Тэг ингээд 1 сарын дотор IELTS сурах гэдэг хүмүүс бүр амар их байдаг шүү дээ. Маш одоо чинь юу сургуулийн төвүүд нэгдүгээр сургуулийн төвүүдээ өөрсдийнх нь алдаа байгаа юм. Юу гэхээр би бол яг сурагч нартай өндөр нь хэлдэг байх орж ирэнгүүт. За манайх одоо бол гэхдээ фар бол 3 сар болсон. Хуучин бол төвшнгүүд бол 1 сараар явдаг байлаа шүү дээ. Одоо бол зарим нь 2 сар маар болсон. Тэнгүүт хүмүүс ингээ ороод ирэнгүүт би яг өндөр нь хэлдэг. Та одоо шинэ A төвшин байдаг шүү. 1 сарын дотор та B төвшин болохгүй. Танд дорой 6 сар хэрэгтэй. Яг A төвшин бүрэн эзэмшээд тэрүүгээр fluent яриад чинь цаасан дээр бүглөөд би болохыг би гэхгүй шүү дээ. Та тэрийг ашиглаж чаддаг байна. Яг шууд ингээд надтай яриад. Тэгээ би зөрөөд хэлэнгүүт та миний алдааг хараад надад хэлж чадчихна. Тэгэхээр A B нэг хүн нэг төвшин ахих гэж дорой 6 орчим сар болд юм а тий. Хамгийн хурдан хугацаанд шүү дээ. Тэгээ 6 сарын дотор би ингээд одоо бид анхан төвшнөөс дунд эсвэл тэр хүн агсан төвшөнд байж байгаа бүр ингээд IELTS TOEFL айгу хурдан өгнөгөө гэдэг юм бол тэр чинь бүр удаан хугацааны асуудал болно. Тэгэхээр англи сурж байгаа бол тэр хүн төлөвлөлтөө 1-2 жил гэж тавих. Эсвэл 5 жил. Одоо миний жишээн дээр бол тэгж гарч ирж байгаа юм. Тийм ээ тий. 5 жилийн дотор би англиар ямар ч номыг торхгүй уншчихдаг хэмжээнд очимоор 5 жилийн дотор. Тэгээ би хүнд философи байсан ч уран зохиол байсан ч шинжлэх ухааны ном байсан ч би төртгөө уншдаг. Хэрвээ та 6 сарын дотор үнэхээр урд ахимаар байгаа бол тэр бодлоо ерөнхийдөө баг авч явах хэрэгтэй. Тийм. Зөвхөн англи хэл сурах ч гэлтгүй ер нь тэр баг ингээд англи хэлнээс баг давсан нэг тийм хүний сэтгэл зүйн асуудал байгаа. Нэг тийм хурдан мөнгө олчих гэсэн, хурдан баячих гэсэн, хурдан алдартай болох гэсэн, хурдан нэглэх мундаг болох гэсэн тийм юмд байхгүй. Сая тэр Бямбир эмчингийн онгоо шиг тий бүр бөхсөө өвдтөл суун. Тэгээд маш удаан хугацаанд тэр чинь өөрийн чинь лайфстайл болох хэрэгтэй. Бас нэг хоёулынх нь бас нэг одоо хэлдэг байгаа шүү дээ. Сурагч нартай ер нь бас аяг хэлдэг гэсэн. Англи хэл, ер нь хэл гэдэг бол мэдлэг биш, хэрэгсэл. Тэгэхээр англи хэлний одоо шинэ онолыг дөрмийг зүгээр л дотроо та мэдлэг болгоод хоримтлуулсан байлаа гэдэг тэрийг ашиглахгүй бол тэр чинь тэнд ямар ч хэрэггүй. Тэр тэрийг хэрэглэхгүй л бол таны англи хэлээр сайжрахгүй гэсэн. Хэрэглэн гэхээр ямар дөрвөн төрлийн хэрэглээ байгаа вэ гэхээр хүлээж авах хоёр чадвар байгаа тий. Сонсох, унших, тэгээд өөрөө мэдээлэл гадаршуулах хоёр чадвар байгаа. Бичих, ярих. Тэгээд энэ дөрвөн чадварынхаа хэмжээнд л хэрэглээл авах хэрэгтэй. Тэгжээж сайжирна. Тэгээд түрүүн номны асуудал ярьжсэн шүү дээ.
өөрийгөө нэг амарт ер нь бол нэг тийм сайн биш байгаа юм байна гэдгээ зүгээр л фэнч урч хэрэгтэй. Тэгээд угаасаа сайн биш л байгаа юм чинь тийм үстэй. Тэгээд дараа нь хэрэв үнэхээр сайн биш байгаа болвол зүгээр л Google-ээс зүгээр kids books in English ч юм уу гэж хайгаал. Тэгээд би бол яг өөрөө анх 4 5 6 дахь анги тахтаа нэг Roald Dahl гэд англи алдартай хүүхдийн зохиолч идэв. Манай дүү ч гэсэн аягүй уншиж байсан. Тэгээд нэг Babysitters билүү дээ нэг тийм бас нэг хүүхдийн жоохон охины талаар ном тийм жоохон үлгэрийн маягийн тиймэрхүү ном уншсан нэг 100-аас нэг 150 утастай ч юм уу тий. Тэгэл тиймэрхүү номнууд дэр нь болоод уншсан. Тэгээд одоо ч яг үндэ интернет бол тийм хүүхдийн англи номд амар байдаг болсон билээ. Яг үндэ өөрөө хинээс чичггүй зүгээр яг ном уншдаг болох юм бол зүгээр л ямар ч юмгүй энгийн айгу баг төвшнөөс эхлээл хамгийн гол нь уншиж эхлэх хэрэгтэй. Гол нь хүмүүсийн нэг л асуудал байгаа байхгүй англи сурахад хамгийн том асуудал шантрах. Ойлгохгүй ингээ хайчдаг. Тэгээ би нөгөө нэг чамд хэлжсэн шүү дээ. Хүүхд ингээд мөлөгчээснөө ингээд алхах гэж ингээ үзэнгүүт ингээ бүдрэнгүүтээ за алхах бол өөр хүмүүс юм байна. Би зүгээр насаараа мөлхөө явчих гэдэг юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэг чинь тэгээд алхах сурна шүү дээ эзэн цагт. Тэгэхээр хүүхд тийм байдаг шиг англиг яг тэгжил сурах хэрэгтэй. Эзэн цагт алхах нь. Гэхдээ маш олон удаа бүдэрнэ. Тэгээ маш бүтэн нэг жил мөлхөн айгуул. Тийм шүү дээ. Тэгээ эзэн цагт алхах нь тэгээ шууд алхаж сурахгүй. Тэгэл тэр чинь бас юм төвшөөж мөсч алхах. Төвшөөж алхах нь тэгээд алхаж байхдаа зөндөө асуудал үүснэ. Тэгэхээр дараа нь гүйдэг болохын тулд бүр их хугацаа шаардна. Тийм үү. Тэгэхээр яг тэгжил англи сурах хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл зүйн асуудал юм даа лөө. Номыг хэрхэн уншвал зүгээр вэ? Ойлгохгүй ч гэсэн уншаад байх уу? Эсвэл орчуулад ойлгож унших уу? Яг ер нь бол орчуулах хэрэгтэй. Гэхдээ яагаад хэцүү байгаа гэхээр штэ хид хүнд ном утсан байна л гэсэн. Өөрхөн төвшөнд хараагүй. Тэгэхээр тэрийг бүгд ингээд үг болгоно ингээд мэдэхгүй байхаар чинь тэр чинь байнга орчуулна гэж байхгүй штэ. Тэгэхээр яг өөрхөн төвшөнд харсан бүр ер нь амар амархан нас хэлэх хэрэгтэй. Тэнгүүт тэр чинь ингээд нэг өгүүлбэрт нэг л мэдэхгүй ч юм уу те. Тэр заавал бас заримдаа тэрийг харах шаардлагагүй. Өөрөө л айлуулах контекстын дондоос ойлгох гэж оролдох хэрэгтэй. Тэр үг. Гэхдээ яа би болохоор анх уншижсаа тэр Twilight-ийн олон номыг бол ер нь контекстнээс нь таамаглах боломжгүй тийм утгатай тийм л үг ахын бол талнаас хардаг. Түүнээс биш бол ер нь гүйлгээл шууд ингээл контекстнээс ойлгомжтой байдаг шүү дээ. Тэг явцдаг. Тэр нь л аль болох амархан ном аваад тэр нь бол тэр мэдгүй гарч ирж байгаа өмнөдөө орчуулад явбал болно зүгээр. Би энэ дээр ганц юм хэлчихье. IELTS яаж бэлтгэв, TOEFL яаж бэлтгэв, EST яаж бэлтгэв гэдэг ер нь амар олон тийм шалгалтын талаар асуултууд байна л да. Би TOEFL гэдэг шалгалтыг 3 удаа өгсөн хүний хувьд хэлэхэд ямар ч шалгалт байсан тэрийг шалгалтанд бэлдэж ерөөсөө сурч болохгүй. Яг тэгвэл яг яах гэдэг юм бэ? Ингээ шалгалтанд зориулж юм сурна гэхээр чи зүгээр өөртөө зориулж жигнэс тэр англи тэр гоё юмнууд уншиж ойлгож ухаарч гоё кинонод үзэж харилцаж тий хүмүүстэй ярьж тхийг хүсч сурах хэрэгтэй болохоос зүгээр шалгалтын зориулж бэлтгүүлж байгаа хизээч шалгалтаа самгчдаггүй. Яг шалгалтанд зориулахгүйгээр угаасаа л амар сайн байгаа хүн ба шалгалтаа ямар ч асуудалгүй. Альцын reading гэдэг яг тэгэж ингэж бэлтжижснээс зүгээр л 20 ном уншчих л та. Шинжлэх ухааны эдгтэй дотор нь яг тэр IELTS илүү шинжлэх ухаан ярьдаг л. Шинжлэх ухааны талаар нэг 20 ном уншчих. Тэгэл чи бүр ямар ч хэрэгэлцээгүй reading явна. Яг тэр reading гэдэг чинь шалгалтын чинь хувьд одоо IELTS дээр бол чамайг тэр уншаад тэр ихээ ойлгож байна л гэдэг чинь шалгах гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Listen гэвэл сонсоод ойлгож байна. Тэгэхээр чи хүссүүсгүй англи хэл чинь сайн байна уу гэдгийг чинь чамаас авах гэдэг болохоос яг чиний IELTS-ийн англи хэл чинь сайн байна уу гэж авахгүй шүү дээ. Юусе IELTS-ийн англи, TOEFL-ийн англи хэрэгтэй байхгүй. IELTS-ийн үг гэж байдгүй, TOEFL-ийн үг гэж байдгүй. Яг үн. Yes, that's байдгүй. Тэр бүр нэг амар худлаа тэр мөнгө олох гэсэн нэг юм балер юм байхгүй тий. Зөвхөн IELTS үг, зөвхөн наа зүгээр агсан төвчний үгнүүд гэж байгаа. Тэр нь ямар хүрээний хөрөө тэр дисциплин буюу тэр шинжлэх ухааны тухайн салбарын ашигладаг үгнүүд байгаа байхгүй. Философи үгнүүд, сэтгэл судлалын үгнүүд, сайенсийн үгнүүд. Тэр өөрөө хэлэндээ дурлж тэрийг ашиглаж эзэмших гэсэн ус хөсөлтэй л ахмал тэрийг зүгээр эзэмшчин. Тэгэл ямар ч асуудалгүй ийш тэр 800, TOEFL дээр 100-аас дээш авна. IELTS дээр 6-7-аас дээш авна. Яг уу үнэхээр хүсээд ингээд хүний зааварчлага хэрэгтэй болоод юунд IELTS-ийн ч юм уу TOEFL-ын сургалтанд суужвал болно. Тэгээд тэрнээс илүүтэйгээр өөрөө ихлээр англи тэр хэмжээгээр ном уншаад хүнтэй англиар чадах чинь нэгээр ингээд өрнөшиг чамаг өөртөө яриад маш хэмжээгээр англиар хөгжим эсвэл юм сонсоод тэгэх юм бол тэгэл хүссүүс үгүй TOEFL дээр хүссэн оноо авна IELTS дээр ч гэсэн. За ингээд бас